Хаягдал усны стандартад нийцэн агуулмж бүхий ус зайлуулсан хаясан тохиолдолд төлөх төлбөрийг ус бохирдуулсны төлбөр гэнэ. Ус аршааны нөөц ашиглан ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж ус бохирдуулж байгаа эргэн аж ахуй нэгж байгууллага нь ус бохирдуулсны төлбөр төлөгч байна. Ус бохирдуулсны төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор хариалах татрын албанд төлнө. Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор хариалах татрын албанд илгээнэ. Төлбөр төлөгч та цахим татрын системд өөрийн нэвтрэх нэр нууц үгээ ашиглан нэвтрэн орсны дараа тайлан зэснээс тайлан тушаах гэдгийг сонгоно. Ус бохирдуулсны төлбөрийн тайлангийн төрөл нэвтэрч орно. Нэвтэрч ороод хадгалах үйлдэлийг хийсний дараа мэдээ зэснээс хавсрал мэдээ 25-ын 1 хаягдал усанд агуулгадах жинлэгдэх бодис, органик бодис, эрдэс бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулагч бодисын хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээг сонгоно. Мөр нэмснээр ус бохирдуулах бодисын төрөл сонголт гарч ирнэ. 1-р багнанд жинлэгдэх бодис, органик бодис, эрдэс бодис, хүнд металл бодис, аюултай бохирдуулагч бодис зэргээс сонгосны дараа 2-р багнанд ус бохирдуулах бодисын нэрээ сонгоно. 3-р багнанд бохирдуулах бодисын хэмжих нэгжийг сонгоно. Килограмм, метр куб, грамм, метр кубыг сонгоно. 4-р багнанд бохирдуулагч бодисын хэмжээг тавьж өгнө. 5-р багнанд хаягдал усны хэмжээ метр куб оруулаад 6-р багнанд ногдох төлбөрийн хэмжээ хэмжих нэгж төгрөгөөр байна. 7-р багнанд төлбөрийн хэмжээг гараас бичиж оруулна. Ингээд төлбөл цохих дүн маань 8-р багнанд нэгтгэгдэн гарч ирнэ. Хадгалах товчийг дарна. Хавсрал мэдээ 25-ын 2 хаягдал усанд агуулгадах бохирдуулагч бодисын жишг хэмжээгээр ногдуулсан төлбөрийн мэдээ. Мэдээг сонгон мөр нэмснээр үйл ажиллагааны төрөл 1-р багнанд гарч ирнэ. Үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн болон бусад гэдгээс сонгоод 2-р багнанд үйл ажиллагааны нэрээ сонгон. Ингээд 3-4-р багнанд органик бодис жишг хэмжих нэгж хэмжээг оруулаад 5-р багнанд хаягдал усны хэмжээ метр кубыг гараас оруулна. 6-7-р багнанд ногдох төлбөрийн хэмжих нэгж төлбөрийн хэмжээг оруулснаар ногдуулсан төлбөрийн нийт төлбөр ногдож гарч ирнэ. Хадгалах товчоо дараад нүүр тайлан руугаа ороход хавсралт мэдээнд хадгалагдсан дүнгууд автоматар харгалзах мөрөнд татагдан гарч ирэх ба хадгалах товчийг дарж мэдээллийг баталгаажуулна. Файл хавсрах цэсэнд холбогдох шаардлагатай материалыг хавсаргана. Тайлангаа төгрөг мөнгөөр тайлгнахыг зөвшөөрч шивсэн болно гэснийг даран илгээх товчийг даран тоон гарын үсгээ оруулан тайлан илгээнэ. Зөвлөн туслагч татварын алба.